За уран мөтөмжлөг үрж ин тэгээд монголчуудынхаа тухай Монгол байдаг юмнууд тухай ярьсан дэрх та. Тэр нэг 18-та бурхан энтергээ байдаг штэ ингээ 18-цсан. Тэрийг бол харин би өмнө бас нэлээд тэр лайваар очлог нэлээд дээр үе тайлбарлаж байсан. Тэр бол байх боломжтой зүйл. Хүн тэр өөрөө махан бие орхисон ч гэсэн тодорхой хэмжээний энерги энэ дэлхий дээр үлдээгээ тэрийг ингээд хадгалаад үлдээж болно. Жишээлбэл удамдан дамжиж ирсэн бурхан мөртлөө тухайн хүний тэр энергийг бэлэгддэг ч юм уу те хамгаалж авдаг хэмжээний тиймэрхүү бэлгэлүүд байдаг л да. Тэрийг бол би бас яг байхгүй худлаа гэж хэлж чадахгүй. Хэлэхгүй хүсээ яагаад гэвэл байх боломжтойг нь бас сайн мэднэ. Байх боломжтой байлаа ч гэсэн тэр нь яг хэр их амьдралд хэрэгтэй юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор яг одоо цаг дээр шүү заяа. Өнгөрсөн цаг үе дээр бол тэр бол зөв. Яагаад гэхээр хүн угаасаа л өхлийг ялж чадахгүй байсан тийм хатуу цаг үеүүдэд бие өрхөн тодорхой бол өөрийн гэсэн тодорхой хэмжээний энергийг газар дэлхий дээр үлдээж тэгээ энерги хадгалагддаг гэдэг шин чанарыг үр хөвгөдөд таниулах ч юм уу. За эсвэл сүнслэг ертөнцөөс мэлмигээ энэ бодит ертөнц рүү холбох ч юм уу те. Заавал эн чинь ингээ муу ерөн сүнс гэхээр гацчдаг, сайн сүнс гэхээр гацчих болохгүй гэсэн байхгүй шүү дээ. Гэтэ сайн сүнсийг бол гацсан гэж хэлэхгүй л дээ. Зүгээр л эрдэм мэдлэг тодорхой хэмжээний шийдэж чадaltaй болсныхоо дараа өөрийнхөө энергийг хадгалж өгдөөсөн гэсэн. Тэгээ монголчуудын тухайд ч гэсэн юм дайгуу дуртай л да. Заавал тэр бурхан гэлтгүүгээр шүлэг яруу найрагд ч юм уу те. Одоо та нарын олонний танил зөвхөн хүн болгоны мэддэг жишээ гэх юм бол тэр чойном ч юм уу бавгийн лавсруугаа ч юм уу тиймэрхүү та ингээд миний шүлэг бол намайг орлох юм аа цаг явагдсан ингээд улам үнцэнэ олноо те дахин давтчихгүй бүтээл юм аа гэх мэтчлэн ингээд өөрсдөө үлдээж нэгс өгч тухайн үе явуулсан байгаа. Тийм болохоор Монгол гэлтгүү ер нь одоо өөр улсууд ч гэсэн тэр өөрсдөө соёлыг маш их үнэлдэг хэдэн тэрбум доллараар худалдаж авдаг. Тэгээ тэр хүн хэдэн сая доллараар худалдаж авдаг те. Тийм байдлууд байдаг л да. Тэгэхээр ер нь бол тэр бол их буруу зүйл биш. Гол нь харин яг одоо цаг дээр гэдэг шүү дээ. Би 2025 одоо ингээд сууж байгаа үедээ болохоор бид нар заавал энерги хадгалж үлдээх шаардлага байхгүй. Ягаад гэхээр энэ цаг үе өөрчлөгдөж байгаа учраас бид нар илүү төгс авралыг хаах хэрэгтэй. Энерги хадгалагдаж үлдэх. За тэн дээр ингээд адис аваад тэндээс аврал хайхаас илүүтэй. Одоо бид нар өөр дотроос илүү төгс байдлыг нээх төр цаг нэрцэн. Яг магадгүй энэ бол цаг үеэсээ жоохон төрүүлж харсан тийм мэдлэгтэй. Тэгээд бас дээрээс нь жоохон цөөнх талтай мэдлэг. Гэтэ яванда энэ цөөнхийн мэдлэг биш. Тэгээ массын мэдлэг болж өөрнө. Урт наслах гэдэг зүйл, эрүүл байх гэдэг зүйл, энгийн зүйл юм шиг болох өдрүүд. Тэгээ ер нь бол нэлээд ойрхон байгаа хаа. Гол нь яг огт ойлгохгүй байгаа хүнд хэлэхэд тиймэрхүү зүйлээс аврал хайдаг. Тэн дээрээ би нэг үр хөвгтдээ хэдэн төгрөг үлдээчээ. Гэт хэдэн үг үлдээчээ. Тэ. Намайг ингээ аав ээж өгөөрөө дөрөн гэдэг шиг намайг явсны дараа намайг бодчих гэх мэтлэн тийм сүртэй юм ярихаас илүүтэй. Зүгээр л амьд бай. Тэгээд илүү бурханлаг бай. Тэгээд цаг үеийн мэтэр энэ цаг үе бол илүү төгс авралыг, илүү урт насыг олох боломжтой тийм цаг үе шүү. Тийм болохоор тиймэрхүү зүйлсээс ач холбогдол өгдөг. Гэхдээ би өөрөө ч тэр энэ урт наслуулдаг сүмийн зүгээс ч тэр тиймэрхүү энергийн хуургалтуудыг мэдээж чадна. Тэгээ чадах тухай ч гэсэн номдэр мэдээж байгаа. Гол нь яг цаг үеийн мэдрээрээ л гэж дахин сануулдаг байгаа шүү. Тэгвэл Монголд яг энэ иймэрхүү соёл айгүй их байна. Энэ соёл бол буруу соёл биш. Гол нь хэтрэгдэх юм бол эсвэл цаг үеийн өөрчлөгдсөн байхад ингэ хийсээр л байх юм бол энэ бол жоохон буруу зүйл болж байгаа. Магадлал өндөртэй шүү.